За бүгд найрамдах хятадд улс олон 10 жилийн турш чөлжилттэй эрчимтэй тэмцэж нөхөн сэргээх боломжтой эвдэрсэн газрынхаа 53% үр дүнтэй хамгаалтанд авч чадлаа. За тус улс элсний нүүдлийг зогсоохын тулд сүрэл ашиглан тор татах, ганд тэсвэртэй ургамал, элсний чацарган тариалах, нарны зан хавтангуудыг суйрлуулан хөрсний уршилтыг багасгах зэрэг шинэлэг аргуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр цогц арга хэмжээний үр дүнд чөлдсөн талбайн хэмжээ жил бүр 667 мянган гаагаар хомигдож байна. За энэ нь дэлхийн хэмжээнд шинээр нэмэгдсэн ногоон байгууламжийн 4/1-ийг хятад улсад ангаараа бүрдүүлж байна гэсэн үг. Энэ байгаль орчныг нөхөн сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулсан нэгэн сэтгэл хөдлөм төвхий эзэд 26 жилийн дараа дахин учирсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өөр Монголын өртөс хорны Ордос хотын нисэх онгоцны буудалд Америкийн улсын багш Рональд Соколский сүлжилтийн эсрэг тэмцэгч Хятадын хөдөлмөрийн баатар Ин Южэнтэй уулзлаа. За Соколский Бээжин хотоор дамжин 30 гаруй цаг нийцэс зорьсон газартаа хүрчээ. Тэдний энэ уулзалт нь одоогоос 20 гаруй жилийн тэртех номхон талаг дамсан хандивын үлсээс эхэлтэй юм а. Тодруулбал 1999 он Соколский багш солилцооны хөтөлбөрөөр Хятадд багшилж байхдаа элсрэг нутагт мод тарж байгаа Ин болон түүний нөхрийн тухай телевизийн нэвтрүүлэг үзээд ихэд сэтгэл хөдлсөн байна. Улмаар тэрээр цөлжилтөд тэмцэх үйлсэд нь зориулан 5,000 америк долларыг нэрээ нууцлан хандив зохион байгуулагч цангаар дамжуулан илгээжээ. Ин ба түүний нөхөр энэхүү мөнгөөр модны суулгац их хэмжээгээр худалдаа авч тарьсан нь өнөөдөр 50,000 гаруй модтой томоохон ой болон өргөжжээ. Гол нь тэд ийхүү том ойг бий болоход тусалсан Америк хүн хэн болохыг мэдэхгүй өнөөг хүрчээ. Иймд өнгөрөгч 5 дугаар сард Ин Южэн захим сүлжээнд Америк хандивлуучийг олоход туслахыг хүссэн мэтлэг нийтэлсэн үр дүнгээ өгсөн юм. Тэрээр бичлэгтээ таны өгсөн доллараар би танд зориулж ой мод тарьсан хизээ ирж үзэх вэ хэмээн хэлсэн нь удалгүй Соколскийд хүрсэн байна. Уулзалтын үеэр Соколский хуучны гэрэл зургаа барин суугаад энэ бүсгүйг энэ түүхийн жинхэнэ баатар хэмээн өндрөөр үнэлжээ. Тэрээр хандивлсан мөнгийг Ин өөртөө огт зарцуулаагүй гонцолж Хятад улсын цөлжилтөд тэмцэх үйл явцын амжилт нь ийм хүмүүс олон байгаад оршиж байгааг хэлжээ. Ин Южэн түүнийг ухтан авахта банш жигнэж цөлд тайрж ургуулсан шинхэн жимс хүнсний ногоогоороо дайлсан байна. Энэ үйл явдлыг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хүртэл онцолж хоёр орны энгийн иргэд хоорондын дотн харилцааны маш тод яруу жишээ басныг цохон тэмдэглэжээ.